За тэгээд ер нь бол одоо бидний энэ далд ертөнцийн одоо энэ зан үйл өвөг дээд эсүүдийн зан үйл дээр маш олон сонирхолтой юм тохиолддог. Гэтэ яг одоо би ингээд нэг хэсэгтэй нэг сонирхолтой одоо зүйлүүдээс ингээд ярьж. Зүгээр ингээд үйл хийгээд одоо модонд дунд ингээд жоохон төвдөө тавьчихсан. Ингээд сууж яхад ер нь бол ингээд гал асаад ингээд сууж байгаа хажууд бас хүн сууж идэг шүү. Ганцаараа биз. Тэг. Би яагаад мэддэг вэ гэхээр би ууланд одоо бараг 30-аад хоног ерөөхдөө одоо дуул хатаар явж нэг ёсондоо өөрийгөө таньж айцсаа дарахын тулд. Тэгээд явж үдчихсэн. Ганцаараа. Тий. Тэгээд ямар хааны гэхээр бүр зүү хараагаас бүр хойшоо бүр мод руу ороод. Зуны өдрөлт үү? Тий, зун. Ерөөхдөө тэгээд энэ дээрээс би ингээд түүдээс аваад ихэндээ хайцтай шинамдаж чадахгүй. Тэгэл хойноос юм налаад суулвал юм татаад юм догроод эднэргээд тиймнүүд байж 2-3 хоногоос эхлээд ерөөхдөө жоохон айцсан дарагдаж. 4-5 дахь одоо 7 дахь хоногоос эхлээд ерөөхдөө тасч эхэлж байгаа орчиндоо. За. Тэгээд орчиндоо ингээд тасаал цагаан төвдөг тавиад ингээд суугаад одоо бидний хэлж ярьдгаар нөө баясгах буюу бясалгах ч гэдэг юм уу те. Өнөөдөр өндөр үгдийнхөө одоо нэг үг хэлийг ярьж одоо юм сонсож сурахын тулд тэгээд ингээд хийж байгаа хангалтнуудын бол хажууд хүн зогсож идэг. Тэр бол бодис хүүхэд ирчих. Үнэхээр одоо нэг тэр төрлөө олж чадаагүй язгуурууд маань хүнээс буянгуу авчдаг. Бид нар ихэндээ айдаг. Амар айдаг. Тэрэн дээр би юу бодсон бэ гэхээр өнөөдөр бид нар амьд хүнээс айх ёстой юм байна. Одоо нөгөө тэр далж ертөнцийн буюу тэр сүнтнүүдээс айх ёсгүй байна гэдгийг бол хүнийг айлгаж ичээд. Тэрний нэг бодит жишээ нь л дээ. Яг хажууд ингээд би унтж байгаа ингээс их хүүхд зогсож. Тэгээ бүр ингээд ярьдаггүй би ингээд хэлэхгүй. Энийг бол одоо хүмүүс даруулна гэж яриад байдаг байхгүй. Тэгээ одоо даруулчаад орилж чадахгүй ингээд эхний өдөр бол тэгж 2-3 дахь өдрөөс нөгөө хүүхд маань хоёулаа. Тэгээд би дайхгүй тэгээд дотроо өөрийгөө ингээд бариад та айгаагүй гэж царай гаргаад тэгсэн мөртөө надаа энэ хутга мотго хэлдэг болсон юмнаас байгаа ч гэсэн тэр далтын зүг яаж чадахгүй болсон. Нөгөөх маань надаа хүрч чадахгүй би нөгөөдөө хүрч чадахгүй. Тэгэхээр тэрийг бол тэр үед л ойлгосон. Тэгээд би хүмүүс чи хурж хэлдэг нэгээр өгсөн хүнээс биш амьд хүнээс айх хэрэгтэй юм байна. Гэдэг одоо ийм юмнуудыг бол бас тэгэхээр сайн хүмүүс зөндөө байдаг яг хөө. Тэгээд далж ертөнд талаас энэ хий биетүүд маань хүнийг одоо нэг юмдаа уг нь туслан дуугаад ирж байгаа байхгүй тэр нөгөө айгаад тутаачдаг. Тэгээд тэд нар янз бүр байна. Битүү нүд болчихсон. Гэтэ одоо ингээд битүү. Тэгээ айлд ингээд оронгууд нэг орон доогоор нь хүүхдүүд нь ботхоноод идэх. Гарч ирээл буцаж ороод гарч ирээл. Тэнгүү тэрийг яадаг вэ гэхээр энэ яг тэдүү хүүхдээ болох нь дээ. Нөгөө ирэх гээд байгаа хүүхдүүд нь харагдаад байна. Тий орон доор ирчихсэн. Тэгээ нөгөө өвөг дээдсүүд нь яаж ийм хөр ингээд хүн ороод ирсэн байна. Хинч байхгүй шүү дээ. Тэгэхэд ингээд нөгөө юун дээр өвгдөн дээр ингээд өвөг дээдс байгаа нь одоо өвөг дээдс нь яг хөө тэр явж чадаагүй одоо өвөө эмээгийн өвгдөн хатцэн дээр сууждаг. Заримдаа бүр амтны төрөлд орчихсон ч ирчихсэн ингэж явж идэг шүү дээ. Нөгөө дээрээ юу гэлээ тийм ээ нөгөө нохоо одоо нөгөө ханаа гаргасан нэг хүн ханаа гаргасан чинь нохоо бүр өмөр өгсөн чинь нохоо одоо ээж нэгээд хань аав нь бичсэн ч их шигтэй. Ийм олон домог ярианд их байдаг. Гэхдээ миний яг бодит харж байгаа бол би ингээд таглагын дээр унтчихсан нэг өдөр бас л нэг одоо болсон юм биш үү те. Тэгээд гинт хаалган би нөгөө 50% унталтаар унтаад байгаа байхгүй нэг бүр ярьж илтгэр 50% нохоо. Тэгээд ингээд хаалга ингээд онгоогоод шижигнаад юм ингээд дуурж байгаа. Би нөгөө нүднийхэн булангаар ингээд харж. Тэгэхэд дөрвөн одоо бүр ингээд энэ хаалгаар ингээд хөндлөнгөр орж хажуу талаараа ингээд орж ирээд. Тэгээд ингээд дөрвөн юм том зарим бүр амар том битээ. Тэр одоо хүн нөгөө 7 м өндөр ирж байгаа тэгээд багассан гэдэг баг үнэн байж магадгүй. Тийм баха тий. Их том битээ. Ер нь онголууд их өндөр харагддаг шүү дээ. Би ми чи хажууд нь зүгээр л одоо юу юм бэ? Нэг гоё моён юм уу хайсан. Бараг дата гоё ч байгаа нь тал бий ч юм уу. Тийм жижиг. Тэгэхэд тэд нэг орж ичээд ингээд миний дээрээс ингээд өнгөж харчихсан. Томгч харин ингээд гарч ирсэн тийм үе байгаа. Гэтэ миний амьдралыг надаас өрхөн ч илүү мэдэхгүй. Мэдээж. Тий. Миний одоо хамгийн сайн үнэмч хань бол миний бие ихгүй. Миний бие. Намайг хаан ч гэсэн үргэлж надтай үргэлж хамт байдаг. Тэгэхээр энэ бие бид нэр хайрлах хэрэгтэй.
та уучлаарай бие хайрлаж чадахгүй бол хин нэг хайрлаж чадахгүй уусаа. Тэгэхээр яаж ийм вэ? Энд болсон одоо үйл явдал одоо тэр далж ертөнц өвгдөөч юу гэдэг нэхэр та бие хайрл. Тэр битгий ярих. Битгий тоглоом донд одоо битгий хөвдийн худлаа яар. Битгий хулгай хий. Битгий хүн лоо гэдэг юм. Тэгэхээр энэ олон юмнуудаас яаж ийм вэ? Хүний тэр муу юм дагаад байна гэдэг чинь тэр хүн ямар нэгэн муу юм хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээрээс одоо би яг юу гэж хэлэх гээд байна гэхээр далж ертөнц өнөөдөр сүнсэж үнэхээр байдаг. Тэгээд би одоо энэ яг нэг юм дээр одоо ажил явуулахад болдог шүү дээ. Одоо оршуулах шиг тэрэн дээр би харж байна. За. Ингээд хүний носож байгаа хажууд нь хүн зогсож байна. Хинч танихгүй. Нөгөө хүний тэн зогсож байгаад хинч хараагүй. Юу бас угаасаа бүл амлахт тий. Тэгээд ингээд тэр хүн зогсож байгаа байхгүй. Өөрөө бүр юу болоод байгаагаа ч мэдэхгүй нэгсэн дор нэг 40 хоног болоог болохоор уучраа мэдэхгүй. Юм яриад идэг ингээд идэг ойлгохгүй. Тэгээд тэр 40 хоногийн дараа өөрийгөө өнгөрсөн байна гэдэг бол ойлгож. Тэгэхээр бас юм хилдэг тохиолдол байдаг тийм ээ. Зөндөө хэлнэ. Зүүдэнд хэлнэ, хажуу цуугаад хэлнэ. Яг ингээд байж байгаад гинт би харцаадаг шүү дээ тий. Тэд ирсэн гэдэг. Ахмад шаруулсан гэдэг шүү дээ тий. Норооны тий. Тэгээд ингээд хамаг бүр ингээд би харцаагаа нэг шаруулсан ирсэн мэт. Гэтэ хизээч сүнсэн би таныг хорлох гэж ирэв. Та өөрөө нутагт нэрчээ. Одоо нэг л байгаль их дээр ичгээд та өөрөө л юм нэгдэс үтгэдэг. Тус хавдгаараа та өөрөө оролдоод байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тэгэд та оролдохгүй бол таны хинч оролдохгүй. Ер нь бол тоож оролдохгүй бүр яг энтэй адилхан байдаг. Маш олон одоо жишээнэр байдаг. Тэгээ надад болохоор одоо тэр хүүхдийн юмнууд маш тод санагдаж байгаа. Тэгээд миний биен дээр намайг унтж байгаа тэгээд сарны гэрэлтхэн унтдаггүй гэдэг шүү дээ. За. Ингээд унтжин тооноор ингээд сар туссан миний биен дээр ингээд би ингээд нам унтж. Тэгэд манай хүн ингээд харсан. Бүр ингээд амар ингээд онгод ингээд миний биен дээр ингээд завлаас уцсан. Ингээ хараас олж байгаа. Бүр ингээ нүдэрээ харсан байгаа байхгүй. Тэгэхэд өргөж бид нарыг харсан мансан тэнгэр маань хажуу тэр энергийг одоо нэг 7 гэрлэн бүрхүүл болж 7 өвгөн од гэдэг шиг одоо ингэж хардаг байна тийм ээ. Тэгэхээр та өөрөө зүв бай, хүн бай, үнэн бай. Тэгэх юм бол таныг одоо янз бүрийн муу юмнууд одоо орохгүй байна. Тэгэхээр дархан суугаа монголчууд бид нар дэндүү оюунлаг, дэндүү чадварлаг, дэндүү хичээнгүү, дэндүү махруу. Өнөөдөр одоо яаж ийгнүүгээр зүгээр л тэнд байсны тоосгоо ингээд одоо юу гэдгийг гадныхаа нэгээр нь зөөж байгаа манайх 13 зөөгч гэдэг юм үү те ингэж хүчээр юм хийдэг. Гэхдээ энэ бол яадаг вөхөр амьдралдаа уралдаж амьдрах гэдэг байхгүй. Энэ амьдралдаа цаг минут зархах байгаа. Тэ. Унтахад хүртэл хайр юм байна шүү дээ. Хоол идээ сууж цаг хүртэл хайр юм байна. Тэ. Тэгэхээр одоо яг тэрнтэй адилхан бид нүр дэндүү оюунлаг монголчууд ч юу монгол хүний ухаанд өнөөдөр байна шүү дээ. Бүр оройгүй монголчууд бид нар дээрээс нь бид нар өхөр монголчууд буюу дээд монголчууд. Та өнөөдөр дэлхий дээр болж байгаа тэмцээн уралдаан, олимпийн наадам, янз бүрийн одоо юмнуудыг үзээд ингээд хараарай. Бидний шиг одоо ингэж мандаж явж байгаа цөөхөлийн ард түмэн мөртлөө ингэж одоо мандаж байгаа улс орн бол үнэхээр ховор. Бид нарыг одоо бүр ингээд 5 сая, магадгүй 7 сая, 9 сая болчих үү гэдэг айж имиж яваа. Маш олон одоо гадных улс орнууд байдаг шүү. Тэр бол үнэхээр байдаг. Тэгээд хамгийн сүүлд нь одоо ингэ хэлэх тийм ээ. Монгол хүн та хаана байна? Өнөөдөр монгол хүн та элдв бусын муу зуршлаас бушуулах хэрэгтэй. Монгол хүн таныг одоо мөнх тэнгэр чинь хүлээж байна. Мөнх тэнгэр гэдэг нь бол юу гэхээр ухаантай болооч ээ. Өвгдээд чинь одоо өшөө ихийг өгөх гээд байна. Тэ? Ингээд та яах вэ? Тэр хэд ном та өглөөгөр нэг үүрээр нэг бэлэг өгж идэг юм л да. Өөрийн нэг нараа одоо мандах шин. Тэгэхээр бүгдөө шинжэнгөө оцоохож байгаа. Унтаад хоцорчдаг. Тэгэхэд яах нь? Тэр өглөө ууланд алхаж байгаа хүн хамгийн ихийг авдаг. Тэр өглөө одоо эрт боссон хүн нэгийг дуудана гэсэн тийм ач. Тэгэхээр өдөр болгон одоо унтаж хайрын байгаа цаг хугацаанд монгол хүн та хаана байна? Сэрээрээ монголчууд минь. Тэгээд хамгийн өндөр заяатай, хамгийн өндөр одоо суудалтай, хамгийн өндөрт одоо байдаг дэлхий дээр оршин тогтнодог Монгол улсын иргэн та. Монгол хүншгээл байж, хүн чанартай байж, хүний үнэртэй байж, бүгд нэг хайрлсан, ивээсэн, юрөөсөн, өргөсөн, тэтгсэн, өргөж ийм сайхан байгаарай гэд. Тэнгэр монголчуудаа зориулаад сайн 3 хороолч ёо. Олон сайхан бөөнөр байдаг. Үндэстэн бөөнөр бий.
Гэхдээ та Монгол хүн шүү. Тэр одоо дарахад халахаа одоо бүрээ тийм юм гээд хоорондоо бити тэмдэлтээрээ бид бол бүгдөө Монгол хүн. Монгол язгууртан Монгол шүтээгдэн үү шүү. За тэгээд энэ сайхан одоо юм нэвтрүүлэг энэ сайхан одоо контентийг хийж бас эндээ намайг бас өрн оруулж энэ сайхан өргөө гэрт минь бас хүрэлцэн ирсэн танаа хамт олон бас танд одоо ажлын маш их өндөр амжилтыг хүсье өрөөё. За гэж лалаа. Таны тэнгэрт итгэж өгье. За ерөөл тогтгоё. Хура. Хура.